За юу яцхан залуусаа энэ 7 хоногийн одоо базаа мэдээлэл эхлэхэд бэлэн болсон байна. За миний хувьд бол Таиландд бас 14, 15 онцоос нэлээд боролцсон байна. Гэхдээ найр сүмний асуудал нэг тийм чухал биш шүү. Тэгээ шууд хэдүүл гол асуудалтай орцгоё. За эхний сэдв дээр бол рэпер Гинжин гэж эхлэе гэж бодож байна. За рэпер Гинжин наадмын нээлтэн дээр ерөнхийдөө за Rocket Bay ингээд татгалцсан гинэ те. Тэгэнгүүт одоо яг хэн одоо наадмын нээлтийг хийх вэ? Рэперүүд одоо маш олон одоо ерөнхийдөө таавар байсан шүү дээ. Гэтэл тэр дундаас ерөнхийдөө рэпер Гинжин бас энэ жил ерөнхийдөө төөрийн тоглолтоочийн давхар бас наадмын нээлтэн дээр бас өөрийнхөө айдуугаар өргөлөө. За би өмнөх бичлэг дээр те одоо зүгээр л ингээд одоо Rocket Bay зүгээр яагаад ингэж татгалцсан бол зүгээр л юм сонирхолтой шийдвэр байна. Гэхдээ би ингэж зүгээр л хүндэлдэг шүү тий. Одоо би зүгээр л ингэж хэлж байгаа шүү гэсэн чинь одоо Rocket Bay фэнүүд одоо над руу орж иж маш их одоо дайрсан. Тэр нь одоо бас маш их ажиргалтай байсан. Одоо тэгээд бүр юм сонин зүйл дээр одоо юм өмөрдөг одоо бүр хитрхи юм амар одоо шүүлтүргүүгээр бас шууд тэгж амар ингэж өмөрнө гэдэг бол бас их гайхалтай зүйл бол санагдсан. Ерөнхийдөө тэрийг бас яг өөр дөр ингэж бас тусгаж авахаар одоо өөр дөр яг үзэхэр бас жоохон сонир байт юм байлээ. За тэгэнгүүт Rocket Bay те одоо ихэнх фэнүүд нь одоо би ч гэсэн нэг фэн л да. Гэхдээ нөгөө миний комментэн дээр бичиж байгаа фэнүүд нь болохоор за Rocket Bay яг те ямар дуу дуулах юм бэ одоо юу дуулах юм бэ? Чи Rocket Bay-ээр балан авгаа эвдэрхүүн үнийг дуулуулах гэдэг юм гэсэн сэтгэл бол маш их байсан. Гэхдээ үгүй ээ. Гэхдээ үгүй. За рэпер Гинжингээ жишээ авах юм бол за рэпер Гинжин бол энэ дууг бол ерөнхийдөө өөрөө ингэж зохиож дуулсан. Энэ дуун дээр те одоо ингэж бадаг одоо өөрөө оруулж зохиож дуулсан. Энэ бол одоо баяр наадмын хөтөлбөрт зориулж энэ бол өөрөө одоо ингэж зохиож дуулж байгаа. За ерөнхийдөө бол тэгэх бол өөрт нь одоо ерөнхийдөө сонголт байгаа. Одоо заавал өөрийнхөө дуунуудаас биш. За өөрт нь үндэсний дуу хэрвээ байхгүй бол тэрийг бол одоо ингэж зохиож дуулж одоо ингэ болдог байгаа шүү. За рэпер Гинжингийн хувьд бол энэ жил наадмын нээлтээр дуулсан ерөнхийдөө одоо өмнөх байснасаа бол маш олон дуутай байгаа энэ жил Гинжин Миссэм хоёрын хувьд. За тэр хоёрын хувьд бол ерөнхийдөө 8 сарын 17-нд өөрсдийн бие даасан хамгийн анхны тоглолтоо одоо цэнгэлт хүрээлэнд бол хийх гэж байгаа. За тасалбарын мэдээлэл бол ерөнхийдөө иймэрхүү байгаа. За early bird-ийн хугацаа бол ерөнхийдөө дууссан та бүхэн бүх тасалбарыг бол ерөнхийдөө Shopee цэгмээр худалдаж авах боломжтой. За хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа чи 16 наснаас доош юм бол харгалзах хүнтэйгээ ирээд ерөнхийдөө тоглолт руу ороход ямар ч асуудалгүй юм биш үү. За энэ зууны хамгийн онцлог тоглолтуудын нэг энэ мөч тоглолтын лайнап бол ерөнхийдөө бол тун удахгүй зарлагдах гэж байгаа. За лайнап дээр бол ерөнхийдөө өвөр Монголоос энэ Axman бичигдэх бол ерөнхийдөө бол одоогоор маш өндөр магадaltaй байна. Сайкон бол байх эсэхийг мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол одоо бүх зүйл ингэж ярианы төвшөндөө явж байгаа болов уу гэж бол бодож байна. За өнөөдрийн базааны хамгийн амттай мэдээлэлд хэдүүл орцгоё. Pizza Hut шөнийн маш гоё урамшуул зарласан байх шүү залуусаа. Орой 21 цагаас шөнийн 1 цаг хүртэл 1 метрийн урттай Limo пиццагаа www.pizzahut.cg-ийн буюу онлайнаар захиалахад 99,000 төгрөгөөс 69,000 төгрөг болж хямдсан байгаа юм байна. За тэгээд хэсэг хугацаанд зарлагдсан Pizza Hut-ын энэ гоё урамшуулалд та бүхэн идэвхтэй оролцож боломжийг алдалгүй ашиглаж Limo пиццагаа амтлахын дээрээ. За дараагийн сэдэв бол Sex цагаан богдын Sex мэх цомгийн нээлтийн сэдэвтэй холбогдож байгаа. За мэдээж хэдүүлээ одоо сонгуулийн өмнө ч дараа нь ч cancel culture-ийн талаар одоо маш их ярьсан шүү дээ. Гэтэл бол угаасаа одоо Монголд ингэж буух болоогүй одоо ингэж хөрсөн дээр суух болоогүй маст ингэж түүх болоогүй гэдэг бол саяны Sex цагаан богдын Sex мэх ивент дээрээс ерөөдөө бол харагдлаа. Тэгээд маш их хүн очсон байсан. Одоо тэгээ явах тэ очих хэсэг нь бол мэдээж бол хуу хүний сонголт. Гэхдээ тэр дунд бас нэг зүйл болсон нь Sex цагаан богдын ивентэн дээр тамирын дуу явсан байна. Гэтэл тэр тамирын дуу яагаад яваад байна те? Энэ бүхнийг тамир өөрөө нэг иймэрхүү стори хийсэн байна. За юун Sex Mix гэсэн юм дээр миний дуу яваад байна. За энэ бүхэн бол ойлгомжтой. Тамир бол ерөнхийдөө те анханасаа энэ бүх энэ сүнсэн худалдагч гэдэг юм уу те энэ ан манд ажиллаж байгаа энэ бүх хүмүүсийн эсрэг гэдэг нь бол анханасаа ерөнхийдөө майцгүй бол илэрхийлжсэн. За Sex ивентийг харахад ерөнхийдөө бол такс нь үнгүй тэгээд маш олон хүн очсон байсан харагдсан. Ялангуяа дийлэн хийг нь ерөнхийдөө өсвөр насны хүмүүс бол бүрдүүлж байсан өвөө яага хараад байна. Маш олон хүмүүс очсон байсан энэ үнгүүдэд тэгсэн болов эсвэл үз хөмгүүдэд тэгсэн болов би сайн бол хэлж мэдэхгүй байна. За дараагийн сэдв дээр бол рэпер Big-ч за нөгөө Инер Монголиа те хөх хотын өвөр Монголын асуудал бас эргээд л ерөнхийдөө сэдвэрсэн байна.
За би өмнөх бичлэгүүд дээр ерөнхийдөө бол ярьжсэн шүү дээ. Миний өмнөх бичлэгүүд дээрээс та бүхэн хэрэг үзэх юм бол за BG-гээс болоод ерөнхийдөө те энэ хужаа гэдэг дуунаас нь болоод Ар Монголын уран бүтээлчд ерөнхийдөө энэ жилдээ аль эсвэл бүр ингээд цаашдаа Хөх хотод очоод ингэж уран бүтээлээ дуулах, тоглолтыг одоо ингэж амарч боломжгүй болж байна те. Энэ дуунаас нь болж ерөнхийдөө бол бүгдийг ингэж хааж боож гинэ гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ тэр мэдээлэл одоо тэр үйл явдал нь ганц ингэж дуугаар зогссонгүй, ганц хипхопор зогссонгүй. За энэ зураачдын холбоон дээр одоо маш том асуудал үүсэт яваад байгаа юм байна. За энэ бүхний талаар бол нэгэн зураач эмэгтэй нэг иймэрхүү мэдээллийг бол өөрийнхөө Facebook дээр бол хийсэн байна. Надад ингээд айгүй олон ирэх ирж ин л та. Тэгээ жишээ нь одоо би өөрөө Монгол улсынхаа үндэсний үйлдвэрлэгч компани логог номныхаа ард тавих. Тэр компанийг таниулах тал дээр ажиллах ч юм уу те. За би бас TikTok хаягтай байгаа. Тэгээ тэр маань олон дагагчтай байна. 10,000 гараа явцсан дагагч нь. За тэрүүгээр өмнө одоо тэр компани үндэсний үйлдвэрлэгч компаниас сурталчлах гэдэг. Ер нь ингээд монголчууд бид нар өөрсдөө гадны зах зээлд гарч чадсан бол бусад гарахыг хүсэж байгаа гарах чадaltaа, хүчин чадaltaа тийм найдвартай хариуцлагатайгаар хамтарч ажиллах тийм хүмүүстэйгээ хамтарч ажиллаад дэмэндээ ингээд одоо гарах хэрэгтэй гэсэн нэг юм бодол надад байдаг. Тэгээд энэ бодлоо ингээд та бүхэнтэй хуваалцлаа. Тэгээд надтай хамтраад миний номны ард одоо 10 сард Өвөр Монголд хэвлэгдэх 2 ном 5,000 шиг хэвлэгдэнэ. Эхний удаад мэдээж олон дахин хэвлэгдэнэ ах гэж найдаж байна. Тэгээд тэр хэвлэлийн ард одоо хавцсны ард одоо өөрийнхөө компани логог тавьж таниулах Өвөр Монгол хэтэн зах зээл рүү орж эхлэх тийм компани байгуулахдаа хамтарч ажилланаа. Та бүхэн холбогдоод. За Манго Пүрма хэмээх энэ эмэгтэй энэ бичлэгний өмнө за энэ постыг бичээд устгацсан юм байна. За энэ пост нь юу вэ гэхээр Big G гэж хараал ургасан хар гөлөг Өвөр Монголд очиод бие зүв авч явахгүй яасан юм бэ? Ямар газар юу ярихаа мэддэггүй юм уу? Үүнээс болж Монгол уран бүтээлчид уран бүтээлийн хоригт орсон байгаа шүү. Би ч яг уу эрт хөдөлсөн юм болохоор Өвөр Монгол уншигчдаараа хамгаалуулаад яваад байна. Өөр номоо гаргах гэж байсан Монгол зохиогчид хоригт ороод байна. Тэнэг гөлөг Өвөр Монгол тайзан дээр хужаа дуугаа дуулаад чамаас өөр уран бүтээлчид том зах зээл рүү гарах гэж үйлээ үзэж байна штэ. Тэдний зам мөрийг үгүй хийчлээ штэ. Ар Монголоос ирсэн ямар ч төрлийн уран бүтээлч байсан хориг тавьж байна. Big G-дээ энийг уншуулдаа зохиогчд хүртэл хилмигдлээ штэ. Авчирсан албаны хүмүүс нь ажилласаа халагдсан байна. За нэг иймэрхүү постыг бичээд ол төд бодлого устгацсан. За Big G-ийн хужаа хэмээх энэ дуунаас босон асуудал ерөөдөө ганц рэпрүүдээр тогтсонгүй те. Одоо энэ зураачид болон уран бүтээлчид за энэ ном одоо үйлдвэрлэгчтэй энэ зохиолчид за энэ бүх салбарын хүмүүс бол ерөнхийдөө бол маш эвгүй байдалд орж байгаа нь бол харагдаж байна. За дараагийн одоо сэдэв гэх юм уу зүгээр нэг хайлт ярих сонь сайхан байд юм уу те. За Ям өвжи PX2 бол ерөнхийдөө бол Америк тоглолт хийгээд яваад байгаа. За Ям өвжигийн хувьд бол цаа чин дижиталын эрх хаахтай хамт ингээл Америк битүү төвөрсөн шүү дээ те. За тэгээд үүнийхээ дараа одоо R&B-гийн те Монголын загалмайлсан эцэг Монголын R&B-гийн амьд томог одоо BX хатаас бүр тоглолт хийгээд явчихсан байна. За магадгүй одоо те ерөнхийдөө мөвжигийн историноос харахад BX мөвжөөр ерөнхийдөө бас хоорондоо бас дуу хийсэн байх маш өндөр магадaltaй. Тэгээд мөн бас те одоо майз үеийнхэнтэй уулзсан байсан Тамир болон хойд аав те тэгээ бусад залуус за мөн бас Тамир хойд аав нартай уран бүтээл хийгээд за бүр тэндээ бүр клипи хийгээд ирж байгаа бол маш өндөр магадaltaй. За яагаад гэвэл Ям өвж бол Америкт бол маш их худлаа. За тэгээд энэ зам бас те ерөнхийдөө Ям өвж ч юм уу за BX ч юм уу за бас өөр ингээд том уран бүтээлчтэй за иймэрхүү бас хүмүүсийн тоглолтын ерөнхийдөө шуум бол бас үе ингээд сонсогдоод байгаа. Ерөнхийдөө бас 8 сарын тоглолтууд ингэж бүрэн одоогийн байдлаар 100% бол ингэж тодорхой ингэж ил болоог байгаа шүү. Үнэхээр гоё 100 биднээсийг хүлээж байна. Үнэхээр гоё 8 сар. За тэгээд энэ удаагийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ бүгдэд нь маш их баярлалаа. Subscribe дарахаа бүү мартаарай. Suck out. Баярлалаа үзэгчдээ.